тансаг тавилаа гэд хүн баян болчихгүй. Хүн байгаа юмыг байгаа цэвэрлэхэн авч явах болоо гэл тэгдэг. Тэгэл манай нэг борцог байсан ч 4 охиндоо хуваагаад өгдөг. Тийм төрлийн хүн байдаг байсан. Бидэд ингээл нүүрсгүй гэр бүл амар цэвгүүд өвлөүүдэндээ чангад 2 давхар хүнжил тавиал миний охин нуруу 2 үлээ ичих. Миний охин 2 гизлүү 2 үлээ ичих. Миний охин салтал ингээ ячих гэл ингээл 4 охин ингээл 2 үлийн энэ тэнд ингээл дулаацлах гэж амар үздэг байсан. Тэгэл ер нь аавсаа айгүй их амьдралыг сурсан юм да. Байгаагаар нь. Тийм. Гашуун яриа нэвтрүүлгийн оны онцлог дугаараар 3 охины ээж Отхон Дарийг бид онцолж ярилцлаа. 17 наснда анх ээж болсон тэр аавыгаа өвөд болсноос хойш 2 дүүгээ асрах, халамжлах том үүргийг хүлээх болсон юм а. Амьдрал хаяа шудраг бус санагддаг гэж ярих тэр 2025 оныхон зорилгыг тодорхойлж мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байгаа тухайга бидэнтэй хуваалцсан юм. Нурату хайртай хүмүүсийн төлөө хариуцлагатай байж эрт дэлгэрүүлийн шинжилгээнд хамрагдцгаая. Намайг бүрв санаа өгтө Отхон Дэр гэдэг. Одоо 3 охинтой 2 дүүтэй. Одоо 16 настай, 13 настай. Одоо ам маань өвд болоод 3 жил гарan болж байгаа. 2 дүүгээ хараад бараг 3 жил гарan 4 жил болж байна. 17-той жирэмсэн болсноо мэдсэн. Амар баярлсан, айсан аав аагаа 2 мэддэг байсан. Нуусан төгсдөг нийтийн байранд агаагийн дүйдэг гэж бодлоо яриад. Тэгээд 5 сар, үгүй 7 сар гарантай ээжийнхаа тал малынханд жирэмсэн гэдгээ баригдчихсан том ах маань. Нүү маргаашгүй төрөг болсон одоо аавындаа очиж бай гэл. Тэгэл 18 хүртэл төрсөн. Гэтэ одоо би бол нэг амар жоохон жирэмсэн болсон гэсэн тэгсэн гэж боддог. Би өөрийгөө амар азтай гэж боддог шин. Сайн үнтэй суусан, 3 хөөрхөн гэмжтэй болсон. Одоо ингээл 3 охиныгоо дагуулад цэцэрлэг сургуулиас нь авах гад ч юм хатуусанд явж байгаад нийлхтэй ерөн хөгшчүүд дандаа тэгдэг. Өөрөө жоох юм гэж хар багаас 3 охинтой. 3-ын 3 охинтой юм шүү дээ. Юу юм уу гэл. Одны хүүхдүүд ерөөсөө нэрээ хар багаас хүүхдтэй л болохоос өөр юм мэдгүй, гэрч суухаас өөр юм мэдгүй гэл амар тэгж ярьдаг. Яг нэг хэсэг амар имзгээр хүлээж авдаг байсан. Одоо бол нэрийн миний амьдрал энэ хүмүүст ямар хамаатай юм гэл тэгдэг бас. Яг нэг нөхөртөө жоохон ам зөрүүд 2 дүү маань ингээ өгөнд орохгүй байх үед ч юм уу. Амар уйлдаг, амар уйлахаа төрлөө. Яхаараа бүх юм над дээр ингэж ирдэг байна. Би одоо нэг юм штэ. Би ч гэсэн ганц удаа жаргаад үзчихмээр байна. Би ч гэсэн ганц удаа гарч кино үзмээр ч гэдэг юм уу. Яг тийм гомдлох төдий юм надад бол зөндөө байдаг. Гэтэ яг сургууль мургуулын тал дээр бол яг одоо хүүхд маань ингээд 2-3 нас хүрчин тэгэхээр хүүхдүүдээ хөдөө хатмих руугаа аваад өгчих юм бол сурыг гэсэн бодолтой нөхөртөө одоо хүртэл ярилцж байгаа. Одоо эхний 2 жилдээ ямар ч гэсэн охин маань нэг дээр ингээд орох болохоор охинтой л илүү анхаарал тавьсан байгаа. Өөршгөө болгочихгүй хүн гэсэндээ одоо энэ аюун зунаас охиныгоо нэг жоохон юу агаад сургалт мургалт тийм бүжгийн дугуулан явуулж үзье гэж бодож байгаа охиныгоо. Тийм хүн амьдралыг сонгож ирэхгүй энэ амьдралыг би өөрийнхөө хэрээр бүтээн. Тийм болохоор чадхаараа л явна гэж бодож байгаа. Аав ээж минь жоохон анхаарал тавьж исэн бол гэж боддог. Гэтэ аав маань чадхынхаа хэрээр анхаарал тавьсан. Тэрнийхээ хүчээр би одоо ингэж явж байгаа. Өдөржингөө юм авгаачаад аавынхаа утас мүцийг угаачаад шүн 3 болж ах тахлуугаа ярьчаад аав янз бүрийн болвол надад залгаараа гэж хэлчихэн унтсан чинь өглөө 6 өнгөрч байхад аав толчлоо гэсэн бодлого авсан. Нулимс гарахгүй би одоо 2 дүүгээ яанаа л гэж би хамгийн түрүүнд бодож исэн. Тэрнээс хойш аав ээжэд явд өнгөрөөл юу хангууд дүүнэртээ дандаа аавын тухай ярина. Аль одох ярихгүй гэчингүүд дандаа л юм болгон дээр аав энийг ингэдэгтэй гэл юм болгон дээр аавын яриас хөвгтө гараад ирдэг гэсэн. Яг шантарсан үедээ ч би энийг хийж чадахгүй юм байна. Би одоо л амьдарч чадахгүй юм байна. Яг тэгэхээр аавгаа амарсан. Чамд ингээд заримдаа
юмс ийм шудраг бус байгаа юм шиг санагддаг. Гарах толгондоо боддоо шүү дээ. Гудамжаар явж байгаа үеийнхээ охтууд энийг хөрхөн найз нөхдөдтэйгөө инээлтэл явж мовж харахыг хараад надад бол найз гэж байхгүй. Тийм тэгэл сэтгэлийн хуваалцаад ярих ч гэсэн найз байдаг байхгүй. Тийм тэгэл өөрөө өөртөөгөө ярьдаг. Аяадаа тэгэл тийм хүүхдүүдийг харахаараа айгүй боддог юм. Гата гарч ир болно, дотор орж юм болно. Одоо бид нар чинь нөхөрөө ажиллаар ингээ хөдөөмөдөө явдаг ч юм бол өөрсдөө л мадааглан өөрсдөө л усандаа явна. Өвөл ялангуяа усанд явхад айгүй шантруу. Гэл гудамжаар алтарч унах тохиолдол айгүй их байдаг. Тэгэл ус мусанд яваал мод төлөө агалахаараа өөрөө бүр ингээл амар гутардаг. Чаавас бас ингээд ганц амьдралын төлөөгээ би ганцаараа зүтгээгүй нөхрийгөө ч гэсэн бас хөндлөх гэж бас жоох хичээдэг. Одоо ямар ч гэсэн 2 жил хүүхдүүдэд хам болгоод 2хан жилийг артаа үлдээжэл тэрний дараа би өөрөө нэг бодох байх л гэж боддог байгаа шүү дээ. 2025 оны төлөвлөгөө юу вэ? Ээж охин хоёр том охинтойгоо л алаад өгье л гэж боддог байгаа шүү дээ. Тий. Хоёлаа нэг би болохоор фитнест явъя гэж боддог байгаа. Том охиныгоо нэг хөргөн бүжгийн дугууланд Монголд явуулъя гэж боддог.